Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон ДС-д хоёроо битээр нэртсэн урчин Сан Францискогоос гараад дамжин нислэг хийгээд ДС-д ирсэн агуу хөтлөгчөөгөө хүлээх зор ДС гэдэг бол энэ нэгдсэн улсын бүх үүх төвх соёл тэгээд бүх зүйлийг харуулдаг ийм хот дээрээс нь бүх Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны нэгжүүдийн төв байгууллагууд манайхаар парламент ерөнхийлөгч бүх газрууд нэнд байдаг учраас ДС-д иж байгаа монголчуудын хамгийн ихний үзүүлдэг газруудын нэгээр явж байна. 1941-45 он гээд дэлхийн 2 дугаар дайн эхлээд дууссан он жилүүд. Тэгээд Victory далай тэнгист ялсан, Victory газарт ялсан, мөн агаарт ялсан гэдэг утгаар илэрхийлсэн юм. Бүх талд ялд байгуулсан гэдгийг илэрхийлсэн юм зүйл байд юм байна. Альч газар утсан чинь өнгөрсөн удаа бид нар Вьетнамд утсан, Японд утсан, ер нь ингээд хаа газар явж байгаад нэг хөшөө турсгал их түүх өгүүлдэг. Тэгээ манайх ч нөгөө янз янзын хөшөө дурсгалуудаа бүгдийг нь хэдүүлээд нураалгуулад эсвэл яг социализмын үеэс учраас анханасаа бариаг үч юм мэдгүй. Өөрсдийн гэсэн хөшөө дурсгалаа ер нь бага барьсан учраас яг Улаанбаатар хотод нэрээ ингээд бодоход Улаанбаатар хотод таад очиод за одоо ингээд очлоо гэж бодоход хүн ингээд гадаадаас жуулчин ч юм уу эсвэл олон жил очиагүй хүн очлоо гэж бодоход үзүүлэх хөшөө байдгүй. Байхгүй шүү дээ. Гандан дээр очихоор амар. Скватрын хөшөө. Скватрын талбай. Тэгээ Чингисийн одоо нөгөө нэг юуруу л явдаг. сонжин болдог. Харин тэгэхээр ингээ яг би энэ дээрээ бодож харин тэгж бодлоо. Бид нар чинь тийм айгүй их түүхтэй хэдэн мянган жилийн түүхтэй болсон юм байж өөрсдийн гişин хөшөө дурсгал их багтай болсон юм байна да гэж. Тэр чинь бодоод алхаж илээ. Нэгт тийм. Хоёрт нөгөө нэг бас нөгөө нэг хэсэг чинь Чингис хааны нэрийг хэлж болдоггүй гэж бас байлаа шүү дээ. Тэрнтэй холбоотой ах. Тэгэхээр одоо бид нэг хөшөө дурсгал барьж явах хэрэгтэй юм шиг байна. Хамгийн эхлээд суурин болоод бүр маш олон жил болсон 1800 оноос. Тийм. Монголч. Хэдэн оноос дөнгөж байштай тэгж. Хамгийн эхлээд баажигийн хөшөөг барих хэрэгтэй юм байна. Нэг юм солиотой галзуу эрүүл сохтуу мэддэхгүй. Нэг юм дуучин байсан юм аа гэд. Сая энд бас нөгөө энэ Вашингтон нэгдсэн улсын нийслэл нь учраас ерөнхийлөгч парламент нэг учраас сая Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн бас арга хэмжээ болоо сая нэг цагдаагийн баг ингээд цуваа хэдэн 10 минут явж өнгөрлөө. Ямар их цагдаг юм шиг. Бажалтын ивент гэж Tokyo application travel call гэдэг үйлчилгээ нэвтрүүлсэн маа влогоор сурталчилж байгаа шүү дээ. Тэгэд энэ яадаг вэ гэхээр яг гар усны энгийн тарифаар гадаадад дугаартаа явах боломжтой байгаа байхгүй. Одоо яг одоо миний гарт Tokyo application энэ Tokyo application дээр бүх төрлийн үйлчилгээний төсөөгөө энэ дээрээс олон улс гээд дарангууд travel call эсвэл IP77 гэдэг үйлчилгээгээр шууд Монголд байгаа юм шиг, дотооддоо байгаа юм шиг дугаараар ярих боломжтой байхгүй. Тэгээ би та бүхний нүдэн дээр нэг дугаарлуу залгаж үзүүлээ л да яг хаа. Монголд өглөө л болж байгаа. Тэгээ зөвөр өглөө унтж байгаа мó юм уу гэдгийг. Oh my god. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Холбогдох боломжгүй байна. Тэгээ ямар ч байсан шууд ингээ холбогдчихж байгаа шүү дээ. За сайн байна уу та? Би нөгөөдөр Монголд очино. Тэгээд хоёулаа уулзвал болох болов? Намайг Монгол руу яаж ингэж шууд яриад байгаа юм бол гэж гайхаж байна уу? Энэ бол Travel Call. Энэ мэдээлэл хэрэглэгчид Tokyo App-аар гадаадаас хамгийн хямдар ярьдаг боллоо. Ингэж л би ажлаа алдахгүй амарч чаддаг юм да. За, сонсож байна. Аха. За. Тэгээ. Сүм гэж явд юм биш үү? Юу гэсэн чинь
хөшөө гэдсэн чинь Абрахам Линкольны хөшөө гэсэн чинь тэгтээс үнэхээр гоё сүртэй юм байна. Тэгээд ямар вдэ түүхэнд ингэж Америкийн нэгдсэн улс маш олон ерөнхийлөгчтэй янз янзын өөр өөрсдийн легаси тэгээд тэрэн дундаасаа ингэж ганцаараа юм нэгдсэн улсын нийслэлийн төвд ингээд ийм аврах том хөшөөтэй байна гэдэг үлдээсэн өв гэдэг ийм л мондог байна. Бид нар тэгээд нэг одоо ингээд Монголын түүх хаад Чингис хааныхаа хөшөөтэй Сүхбаатар жанжныхаа хөшөөтэй гэхдээ одоо орчин үеийн түүх хөшөө амар багч жишээ нь Монгол улсад яагаад ингээд арчлал нөгөө инх тайван байдлаар ирсэн те тэр арчлалыг инх тайван байдлаар авчихад хэн чухал үүрэг гүйцэтгэсэн тэр зөвхөн арчлалыг авчсан гэдэг хөдөөний гавьяа биш гэх нөгөө талаас нь харуулсан түүхүүд бас байдаг. Тэгэхээр бид нар тэр ийм хөшөө хэрэгтэй юм байна. Хоёгаа юм бодноогоо хөшөө хэрэгтэй юм байна. Түүхээ харуулж явах, сануулж явах, үргэлж сануулж явах. Washington DC-ийн National Mall байдаг. Одоо сая бидэд Авраам Линкольны сүм музейг хөшөөнд очиж үзсэн бол одоо энэ бол Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон зориулсан юм хөшөө дурсгал. Тэгээд энэ яагаад ийм хэлбэртэй юм гэхээр Грекийн одоо пирамид хөшөө дурсгалуудаас санаа авч барьсан. Тэгээд ингэж дээшээ их өндөрт барьдаг нь мөнхөд өөдөө тэмүүлж явах тийм бэлэгдлийг бэлэгдээд ийм хөшөөг барьсан юм байна. Тэгээд тойрлоод бүгд Америкийн нэгдсэн улсын төрийн далбаатай хотынхон төвд тэгээд тэнд цагаан орд харагдчих шин. Тийм ш. Тэр өстө ингээ бүх юм нэг доор юм байна. За тэгээ Америкийн тусгаар тогтнолын дайны удирдагч үндэсний эцэг гэж хүндлэгддэг Жорж Вашингтон ерөнхийлөгч зориулсан түүний энэ хөшөөгөөр дамжуулаад манлайлал, эх орон жүзэл, шинэ улсын суурийг тавьсан гавьяаг нь мөнхөлж энэ хүн нэгдсэн улсынхаа нийслэл Вашингтон DC-д ийм өөр дэлхийн хааж явах юм өөрмөц хөшөөг барьсан юм байна. Тэгээд ер нь бид нөөцтэй хөшөө дурсгал үргэлж санаа түүхийг агуулж яадаг. Тэгээд энэ бэлэгдлийг тэгээд энэ хөшөөнөөс илүү өндөр барилга бариулдаг юм байна те. DC-д тийм гişлээ тэрийг бас сайн мэдсэнгүү. Гэхдээ ер нь юу юм байна. За тэгээд тойроод Америкийн нэгдсэн улсын 50 мужийг бэлэгдсэн 50 төрийн далбай байгаа. За тэгээд цагаан чулуун цэвэр ариун шудраг байдлыг хэрхэмлдэг учраас энэ цагаан чулуугаар юм өндөр өрсөн. Ингээ хөшөө дурслан явж байгаад яг тийшээ цаашаа одоо нөгөө capital буюу парламентын орд байгаа. Энд юу байгаа юм? Энэ хараа нөгөө Африк Америкчуудын гэж болно шүү дээ. Африк Америкчуудын түүхийн музей байгаа юм байна. Энэ музей дотор нэг Монгол хүний зураг байгаа гэх юм сони хэм байгаа юм бол орж үзэх хэвээр. Бажи алтын платинум мөнхийн эвэзэгч биднээс хэлэх дуртай. Тэгээд Писимол байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн аяллаач гэсэн Писимол Бажи алтан хамт байлаа. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчлага 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Бажил влог таамтайгаа баярлалаа. Тэгээд бид Америкийн нэгдсэн улсаар аялал үргэлжлүүлж байгаа. Бид Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC-д ирсэн явж байгаа. Тэгээд яг тэр нөгөө төв талбайд одоо энд гараад ийшээ цагаан орд, ийшээ Конгрессийн ордон, Capitol тэгээд ингээд нөгөө хөшөө зэрэг том түүхийн дурсгалууд байгаа. Энэ дунд Африк Америкчуудын түүхийн музей гэж музей байд юм байна. Тэгээ энэ музей дотор Африк Америкчууд ер нь түүхэнд юу бий болгосон бэ? Ямар соёлыг бий болгосон бэ гэдэг. Тэгээд Африк Америкчуудын одоо бий болгосон өв соёл түүхүүд дундаас бид хоёрын сонирхож орж ирсэн хэсэг бол мэдээж хипхоп хөгжим, урлаг, соёл, блюз, jazz одоо юу гэдэг хипхоп, R&B бүх одоо хөгжмийн төрөл жанруудад ямар одоо төрөн гарч ирсэн бэ? Ямар
алдартнууд энэ хөгжмийг ингэж хүн төрөлхтөнд танилцуулж исэн бай, нутагшуулж исэн бай гэдэг ийм музейг үзээ явж байна. Тэгээд музей бүх цаг үед үнэгүй нээлттэй. Яг л Африк Америкчуудын түүхэнд үлдээсэн тэр үс соёлыг сурталчлах гэж байгаа учраас тэгээд энд одоо жишээ нь яг бидний хамгийн одоо дуртай хэсгүүд нэг funk and dance тэр зүг соёлын хэсэг байна. Хип-хоп хэсэг байна. Энд одоо хип-хоп ямар домгууд байсан Queen Latifah тэнд харагдаж байна. За ингээд энэ бүх хөгжмүүд рэп хөгжим яаж үүсчихсэн, яаж нутагшижсэн рэп хөгжим break dance гэдэг тэр холбоотой бүх зүйлсүүд нь яаж хүн төрөлхтний хүртэл болж исэн. Джеймс Брауны зураг байна, тэнд цомгууд байна. Энд баачаа орж исэн бол айгүй их ууг юм ярих байж. Тэгтээ би яах вэ? Хоцорсон орой босоод юу гэдэг вэ? Эрт босоод нэгийг дуулна гэж эрт босоод эрт ирсэн хүмүүс нь ингээд төрүүлж ирээд бүх гоё юм үзээ явж байна. Одоо яах вэ? Вашингтонд ирэх юм бол энэ музейгээр заавал ороорой. Яг гэх юм бол энэ музейд манай Монгол нэг уран бүтээлч залуугийн зураг байгаа. Тэрийг яг одоо олцгоё. Африк Америкийн музей дотор энэ музей маань яадаг вэхээр Африк Америкийн түүх, соёл, урлаг, ер нь энэ Америкийн хөгжилд оруулсан Африк Америкчууд юу хийж бүтээсэн, ямар гайхамшигтай хүмүүс байсан, тэр ямар соёлыг авчирсан, ямар олд амжилтыг авчирсан гэдэг энэ бүх зүйлийг түүхээр харуулдаг энэ 4 давхар 5 давхар юм музей байна. Музей болгон музей хэсэг болгон өөрсдийн соёл, шинжлэх ухаан, урлаг гэдэг ингээд тэрэн донд нэг зураг явж байна. Al Jazeera English гэж сэтгүүл дээр гарч ирсэн. Монголын рэпер Big G-ийн 2012 онд авахулж ирсэн. Монголын рэпер Big G-ийн 2 татуу нь Tupac болон Wu-Tang Clan хүндэтгэл үзүүлсэн 2 татуу гэж. 2 шивээс гэж. Хасан Жина зэрэг бахархаж байна. Африк Америкчуудын музейд Монгол залуу юу? Come on man. Гоё шүү дээ, супер. Хогёвтойроос нэлээд хайлаа шүү. Энэ Chuck Berry гэдэг яг үндээс уучлаарай би бол сайн мэдэхгүй. Гэхдээ Chuck Berry-гийн эзэмшдэг байсан дуунда маш олон удаа дурдсан улаан Cadillac-ийн ингээд музей үзэмэр болгоод аваад үлдсэн юм. Тэгээ Америкчууд Cadillac гэдэг машинд ямар дуртай вэ гэдгийг яг энд ажиллаж амьдраад Cadillac унаад гисэн үедээ бол ойлгосон. Cadillac гэдэг бол тэдний үндэсний одоо бас бахархал машинууд. Дээрээс нь Cadillac ямар тухтай машин гэж сан. Тийм учраас кинон дээр гараад байдаг байсан шиг Cadillac гэдэг өөртөө яриад байдгийг учрыг нь ойлгосон. Яг унж үзчихэж. Тэгээ ийм нөгөө дээрийн одоо классик Cadillac биш л те. 2019 20 оны Cadillac. Гэтэ энэ бол супер харагдаж байна. Гадаад ажиллаж амьдарч байгаа монголчууд хамгийн их санддаг зүйл юу вэ? Найз нөхөд, Монголын салхи, Монголын үнэртэй амт. Талын Монгол, найз нөхөд чинь Монгол амтыг авч чухал. Өмнгийн говийг гатлан өөр Монголд зорчиж, өвгд энэ томголсон нутагт өөр юм бэлэгтэй үдлэхэд Баатар ирсэн хүчтэй арамзал залуу бөхчүүд байгаль хэм бүтээлийг багтан хүртээд үднэ. Өвгдийн үнэт жор, өв уламжилсан бахархалд цоог, талын Монгол. United States Capitol буюу Конгрессийн ордны гадаа ирээд байна. Энэ бол байгаа байдал хийц загвар за тэгээд энэ уран тансаг байдлаар угаасаа гаднаасаа сүрж авахлангаа илтгэдэг юм байшин барилга байгууламж ордон анх удаа ирж харлаа. Үнэхээр сүрдмээр юм байна. Тэгээд Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа бол ерөнхийлөгчийн засаглалтай. Гэхдээ 2 парламентын танхимд иргэдийн төлөөлөгч болон Конгресс, Сенат гэдэг. Тэгээд Сенатын хурлын танхим нэг үндэ юм уу? Тийш бол дээд шүүхэн байд юм байна. Чинээ ингээд бүх одоо нөгөө төрийн удирдах дээд байгууллага, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа төвлөрсөн байт юм байна. Тэгээ саяхан нэг тохиолдсон сонирхолтой зүйл гэх юм бол
одоо манай улс чинь нөгөө манай Монгол улс чинь бол улсын хурал хэрвээ төсөө баталж чадахгүй заасан хугацааны дотор төсөө баталж чадахгүй бол улсын хуралд харах хүртэл тийм нөхцөл байдал үүсдэг. Энд бол сая 2025 оны сүүлээр төсөө баталж чадаагүйс болоод засгийн газар 43 хоног шатдаун буюу зосон байдалд орсон, ажил айлт орсон. Тэгээд тэр үед бол бүх зүйл зогсд юм билээ. Тэрийг яг биеэрээ мэдэрсэн. Нисэх онгоцны буудлууд дээр нөгөө төсөв нь батлагдаагүй учраас зайлшгүй нөхцөлд ажиллах ажилчид үлдээд бусд нь гэртээ цалингуу амарсан. Ер нь энэ засаг захиргаанд ажиллаж байгаа бүх зүйлс хүчээр амраасан цалингуу учраас төсөвгүй учраас тэгээд тэр үед Америкийн нэгдсэн улс баг тал нь бараг зосон байдалд орчт юм билээ. Төрийн алба болоод бизнесийн бүх зүйл нь тэрийг өстой биеэр мэдэрсэн шүү. Тэгээд энэ дэсид ирсэн хүн болго ирж үздэг бахаа. Гэхдээ хүн болго ирж үздэг учраас илүү дотоод зүйл нуршаад яхав. Ямар ч байсан сайтын нэг сонирхолтой кейс болсон шүү. Тэгээд тэрэн дээр мэдээж хоёр нам биенийхээ үйл ажиллагааны шаардлага тавьсан, хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд тэндээсээ болоод төсөв батлаагүйгээд асуудлууд үүссэн. Гэхдээ Америкийн нэгдсэн улс нэг ардчлалын их орон ардсан зарчмаар бүгдийг шийддэг гэдгээ бас тэнд харуулсан да. Одоо яг бидний ард бас энэ нэг ахлах сургуулийн хүүхдүүд юм шиг байна. Field trip буюу одоо нөгөө бидний бага байхад бол аягүй их явдаг гэсэн. Одоо явд юм болов? Одоо явж байгаа юу? Монголд уу? Энд харин их явдаг. Нөгөө сургуулийн аялал ангиараа хийдэг аялал ингээд автобусан суугаад ийш очиж номын сан үздэг, засгийн газрын ордондоо танилцдаг, түүхэн дурсгал газруудтайгаа танилцдаг ийм үйл ажиллагаа. Энд бол 10 жилийн хүүхдүүдийн сургуулиуд донд маш их явдаг. Жил болгон заавал 1-2 удаа field trip хийдэг. Тэрүүгээрээ тэгээд тухайн газар орныхоо түүх, соёл судлыг ингээд үзээ сонирхоод шинжлэх ухааны хүрээлэнч гэдэг юм уу, шинжлэх ухааны музей гэдэг тийм зүйлээр ороо явдаг. Тэгээд энэ авийн нутаг бүс Virginia, Maryland, энэ Washington DC-ийн сурагчид бол юу мэдээж тэдэнд үзэх зүйл, харах зүйл их бий. Конгрессийн ордноос ахуулаад Эрдэнэ төлөвлөлтийн хурлын танхим дээж түүх. За тэгээд нөгөө түрүүний бидний орсон түүхэнд дурсгалт хөшөө музейнууд энэ улсын одоо түрүүн бас юу явж ирсэн шүү дээ. Африк Америкийн түүхийн музей дотор бас нэг field trip-ийн сурагчид явж ирсэн. Бид нар бас энийг сэргэмээр л юм билээ. Хүүхдүүд Улаанбаатар хотынхаа за ер нь тухайн байгаа орон нутгийнхаа түүх соёлыг мэдэж юун дээр нь яаж энэ бүхэн бий болсон. Тэгээд тэрнийг түүхээ мэддэг хүн ер нь яаж хөгжүүлэхээ мэддэг гэж мондөг эдэнтэн мондөг хүмүүс хэлж ярьдаг. Тийм учраас бид нар бас тэрийг дагуул зүгээр л юм шиг санагдсан. Тэгээд би нөгөө мэдлэгтэй юм болохоор ингээл юм үзэл явж байна. Баажи одоо ирээд хоол идэхэл ирэхээр нь хоол идэхэл явна да. Сингур брэнд баажи ялтай хамт Америк улсаар яллаа. Тэгээд цоошин бүтээгдэхүүн Сингур ультраг та бүхэн хамтад үзээрэй. Энтүү домын гадналыг хараа энэ айгу хямдхан хийж яа нэг. Энэ алчира энэ дэшин хараа амар хараа үүдэн хараа энэ амар хямдхан хийж. Айгу жижигхэн ингэ айгу халтууртаад хийчих чинь нэг. Чам тийж бодохгүй нөө. Мэдрэлийн барихтаа бити намайг хандтаад байна. Чи хараа шүү дээ. $5 тэрбум уулын хөрөнгө оруулалттай би яриад байгаа шүү дээ.
За энэ бол 5 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гэсэн шүү манайхаа. Амар юм чи. Юусэж үзег байсан. Intuit Dome-ийн яг үүдэнд main interest-ийн үүдэнд байгаа Стив Болмерын гар үсгтэй түүний фэнүүдэд зориулсан үг. Стив Болмер Америкийн нэгдсэн улсын төдийгүй дэлхийн хамгийн баян 10 эрхмийн нэг. Энэ эрхэм 2014 онд Лос Анжелес Clippers багийг худалдаж авсан. Худалдаж авмагцаа энэ багийг Лос Анжелес хотын номер 1 болгоно гэдэг амбицтайгаар энэ багийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн байт юм. Тэгээд түүний хийсэн хамгийн одоо ихний том хөрөнгө оруулалт бол энэ Intuit Dome Arena. Эле хотын Intuit Dome ордонд тий орж үзээд орой тойлдгоо. Ордонд бүх талаараа шинэлэг орчин үеийн нүүр таних систем, төлбөрийн систем гэдэг бүх зүйл нь маш их зохицоор бүрдсэн гэсэн. Гэхдээ бид нөгөө медиа хэл мэдээлэх учраас тэр системийг мэдрэхгүй байх л та. Гэхдээ орой мэдэрч болох байна. Яг одоо энд Мэзигийн нэг өрөөн дээр өглөөрсөн. Гэхдээ 9 цаг ихэд бүгд ирсэн. Баг бэлтгэлээ хийгээд эхэлж байгаа шиг байна. Орон орны дэлхийн одоо бүх одоо сэтгүүлчнэр ирсэн энд тэгээд одоо бүх юм ажиллаа эхэлдэг байгаа. Миний хувьд хэлбэл яг 12 13 онд энд ирж одоо сурвалж жилаа. Тэгэхээр одоо 13 14 жилийн өмнө юм байна шүү дээ. Тэгээ одоо болохоор буцаа дахиад ирсэн байна. Тэгээд өнөөдөр бол 5 дотор болохоор яг нэг шинэ залуу тоглогч нар маань Rising Star өнөөдөр бол тийм болохоор яг энэ одоо энэ бигийн ирээдүйн од болох тоглогчд маань энд ээж одоо ярьцлага өгнө. Өчтөрөө болохоор Cedric Coward-тай би ярьцлагаас одоо өнөөдөр болохоор яг бүгдээ энд гарч ирээд East West-ээр хуваагдаад тэгээд энд бүгдээ ярьцлага авнаа. Тэгээд зохион байгуулалт бол үнэхээр маш өндөр түвшинд байна шүү. Өөрөө ярьцлага өгöd байгаа маа өөрөө хүмүүс. Андуурсан баха нөгөө тоологчтой андуураад аваад шиг байна. Хаансантай андуураад аваад шиг. За яг одоо Готын тоглолтын одоо хагас өдөр буюу 2 өдөр All-Star Saturday тий бид одоо ирсэн байж байна. Тэгээд энд тадаг гарч авах маш олон одоо хүмүүс одоо тоглогч нар бас бүрдсэн. Яг одоо энд хэд би харсан Reggie Miller-ийн дээр ярьсан гэж байна. Домогт тус тоглогч нарыг энэ танаа бэлссэн. Reggie Miller дээр чи. Яа. Ахад чи юм байна юу харъя. Дэгэж орж ирсэн юм чи нэгээд. Миний шүтээ энд өштэй T-Mac. T-Mac бай. T-Mac. Яа. Үш T-Mac Vince Carter. Миний одоо яг T-Mac бол миний бас шүтээ байсан. Vince Carter T-Mac хоёрыг одоо энд харж байна тавхан. Би ч одоо нөгөө ингээд түүхэндээ бодсон чинь ингээд нөгөө хамгийн эхлээд MG-гээс эхлээд MG-ийн дараа T-Mac-ийг шүтээд дараа нь тэгээд Stephen Curry гэдэг одоо яг 3 generation явж байна. За энэ бол хоёр Castle гэдэг чинь T-Mac Vince Carter. Супер тоглогч, супер амттай байсан шүү T-Mac. Тэгээ Melo тавьсан шүү. Melo тавьсан шүү. Гурлаа ёо. Melo T-Mac Vince Carter. Гурван зүгээр леженд биш зүгээр. Одоо тоглож байгаа тоглогчдоос гадна бүх цаг үеийн бас шилдэг одоо домог болсон тоглогчдыг одоо хардгаар хамгийн онцлогтой. Одоо яг миний ард одоо тав харж байгаа. Vince Carter, Carmelo Anthony, T-Mac буюу Tracy McGrady гэдэг. T-Mac бол миний одоо чинь шүтэж ирсэн маань тоглогч байлаа. Яг энэ тоглогчтой одоо шууд ингэ хажуугаас хараад ингэ байж үнэхээр гоё байна. Тийм болохоор үнэхээр гоё байна. Биеийн хүчнийхээ тажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнигаа алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинж тэмдгүүд илэрнэ. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт алжаал ядрааг бууруулж эрч хүчийг бэлгэлнэ. За мэдээж бажи алтын ивэтгэгч Deg Pharma-аас магний гэдэг байгаа гэдэг тав хэлмээрэн тэгээд энэ стресстэй удаан аялалт ямар ч Deg-ийн тусламжтайгаар магний тусламжтайгаар аягүй сайхан стресс багтаагаа гоё ардна гарлаа. Алдарт Лос Анжелес Lakers багийн Showtime Lakers багийн гэр буюу ордон болох
форум цэнгэлтэд явж байна. Энэ 2026 оны бүх одын тоглолтын Celebrity Game буюу холимог одын тоглолтын арга хэмжээ болон үзэгчид хэдийнэ ороод эхэлсэн форум дүүрэн уур амьсгалтай байна. Энэ ордон яг ямар учиртай ордон бэ гэвэл 1968 онд баригдсан. Тухайн үед 14 сая доллараар баригдчихсэн. Тэрнээс хойш 2 удаа шинжлэгдэж засвар хийгээд одоо хүртэл Лос Анжелес хоттой үйл ажиллагаа явуулж байгаа. Томоохон тоглолтууд, шоунууд болдог юм цэнгэлт юм байна. Тэгээ бүх одын тоглолтын Celebrity Game-ийн 4 цагаас болно. Celebrity Game дуусаад яг хажуу талын 3 блокны цаана байгаа Into Domed Rising Stars Challenge болох байгаа. Тэгэхээр яг одоо энэ ордон жишээ нь ингээ ороод ирэнгүүт энэ бүх түүх агуулгадж байгаа. Энэ бол Элэ хотын хагас 100 жилийн урлагийн түүхийн ордонтой салшгүй холбоотой. Жишээ нь энд одоо сая Cardi B-ийн тоглолт 2 сарын 14-15 маргааш нөгөөдөр байгаа юм байна шүү дээ. Валентины баярын тоглолтод Cardi B-ийн тоглолтод байна. Тэнд Michael Jackson-ы 3 үеийн постэр нь байна. Тэгээ одоо бол энэ ордныг Kia Forum гэж нэрлсэн. Энэ ордон одоо хэний мэдэлд байдаг вэ гэхээр Лос Анжелес Clippers багийн эзэн Стив Болмерийн мэдэлд байдаг. Яагаад? Би тайлбарлаж өгье. Стив Болмер энэ зогсоол болон газрын маргаанаас болоод одоо энэ нөгөө нэг Into Dome-ыг барих гад тэгээд газрын маргаас болоод шүүхтэлцээ явж ирсэн аа ер нь. За тэгвэл наад барилгаа ер нь надад зарчих гээл авцсан. Сул тал мөнгөтэй. Тэгээд сул тал мөнгө. Тийм учраас Америкийн мэрэгжлийн спортын Америкийн биш ээ дэлхийн мэрэгжлийн спортын хамгийн баян эзэн яг одоо өөрийн гэсэн 2 цэнгэлтэй. Нэг нь Kia Forum, нөгөөх нь Into Dome. Тэгээд Los Angeles Lakers баг энэ ордонд Showtime Lakers 1900 за нарийн мэдээлэл нарт 1999 оны хүртэл энд үйл ажиллагаа явуулсан байна. 1967 оноос хойш. Тэгэхээр энд бүх нөгөө нэг Showtime Lakers-ийн эд үе энэ ордонд болж түүхэнд бичигдсэн гэсэн үг. Түрүүн хэлсэнчлэн Los Angeles Kings, Los Angeles Strings, Los Angeles Lasers маш олон багууд энд үйл ажиллагаагаа явуулж ижээ. Ялта Баатархуугийн ялта би ч бас ганцхан юм асуумаар. Чи надад энэ өдрөөлгөөр мак энэ бүргэргүйгээ бодсон юм хайсан. Аа? Би бас өөр юм бас идэж болдог хүн шүү дээ. Аа. Таны Америкт яг өдөр болгон бүргэр идэх хэрэгтэй юу? Гүү. Аа? Шүлтэн устаа юм нас ахмадаас танд өгч болохгүй нөө. Болно. Өчтөр чамд гоё солонгос махад хэлээ өстэй. Тэгсэн юм. Элегийн хамгийн амттай мах хэлээ өстэй. Тэгэхээр Монгол ахын мах бол үнэхээр гоё мах байлаа тий. Өчтөр бид нэг Монгол яг энд дэдэг Америкт дэдэг цорын ганц типс юм байна. Тэ? Ах тэр ирсэн. Үнэхээр гоё мах таард юм байлаа. Гоё лээ. Ахаа амтлан гэдэг. Амтлан гэдэг урлаг юм. Хамгийн чухал. Урлаг юм байлаа шүү дээ. За одоо Celebrity Game тэдэс лээ. Одоо 12 цаг өдрийн 12 цаг 20 минут болж байна. Celebrity Game 4 цагаас 4 цаг хүртэл бид нэр дахиад тэр хооронд сошиалын контентыг бэлдэх. Тэгээд дээрэс нь Media Hospitality Office руу орох бас ажиллагаа байна. Ерөнхийдөө бажаалт ойр явгаа ингээд бид нөгөө яг нэвтрүүлгийг яаж хийдгийг мартцсан байлаа шүү дээ. Ер нь хоёулаа нэг тийм нэвтрүүлэг хийдэг байсан юм байл шүү дээ чимдгүү. Тийм айгүй дажгүй байсан юм байл шүү. Хөөхөн хүмүүс үздэг нэвтрүүлэгтэй байсан юм шүү дээ. Би гайхаад байсан. Хүн үздэг юм болоо гэж боддог. Хүн чинь юм болжгоо мэддэм байх. 110 сая хүн үзсэн байл шүү дээ. Үзэлттэй нэвтрүүлэг байсан. 110 сая удаа юу? Сая удаа бодоо 110 сая удаа YouTube дээр үзсэн нэвтрүүлэг хийдэг байсан байл шүү хоёулаа. Өөрөөсөө тэргээ мэддэггүй байсан юм байлээ. Тэгтээ юу юм лээ. Энд ажиллаж амьдарч байгаа олон монголчуудтайгаа уулзсан. Трак барьдаг, тэ холын тээвэрт явдаг. Яг ийм нэг ийм Калифорни жишээ нь ийм нартад машин барьна. Калифорни нар маш урцахгүй. Тэгээ машин барьна гэдэг бол ерөөхдөө тийм маш их нойр үрдэг. Тэгин өдрийн халуунаар машин барьна. Тэгмээ тэр үед ерөөсөө сэргээдэг ганц зүйл нь бажи ялт байсан шүү. Хийгээч гэдэг айгүй хүсэл ирдээ. Тэгээ битэр тэгээд ер нь олон энэ хугацаанд хийсэн л байна. Би завгүй гэдэг. Тэгээ манай нэвтрүүлгийг бас нөгөө гадаад дээр маш олон явлаа. Сая Европоор явлаа тий. Тэгээд ингээд маш олон газар явлаа. Тэгээд монголчууд манай гадаадд байдаг нөгөө дэлхийгээр байдаг монголчууд маань бажаалтаа хийж хийгээчээл гэдээ маш их ирдэг, санал ирдэг. Дээрээс нь яг хөө зүгээр бас би бол хиймээр байдаг. Тэгээ энэ хүн мэдж байгаа. Бажаалтын аялын ивент тэгж бэлэг технологи Golden Gobi Монгол шоколад. Үрнээс нь урсан жинхэнэ шоколад Golden Gobi.
наартаа. Баярлалаа. Уэмбэнама гэж байгаа сте. Энэ Ослогийн бас үеэр зориулсан юм юу баггүй юу? Үзэсгэлэн баггүй юу? Тэнд маш гоё пүүзнүүдийн Тэр гоё дээ. Пүүцтэй гоё дээ тий. Тэгээд фэнүүд зураг авахулж байна. Ингээд цэцгийн хүлэмж байна. Биш бажижи энэ зүйдом гаднахаа амир хэлбэрхэн шийдсэн байна гэдсэн. Одоо ингээ орой ирээ харж ямар санагдаж байна. Ер нь бол жоохон хямдхан шийдсэн байна. Яаж? Айгүй гэрэл мэрэлүүд яг манай 100 айдас болсон юм шиг. Айгүй хямдхан зардлаар хийсэн байна. Энэ баж ардч хүн үлээ. Яа. Энэ дараа нэг энд амар гоё зүйл байгаа. Энэ уран бүтээл байгаа. Пүүц Хоёр тэрбум доллар энэ дараа энэ дандаа пүүцний материалуудаар ингээд хүний юу хийсэн. Энэ одоо чинь Jordan байна, энэ Air Max байна. Jordan Дандаа Air Jordan биш тийм. Конверс байна. Байна уу? Байна, конверс. Тийм ээ, конверс байна те. Ийм гоё бүтээл байна. Холимог оддын тоглолтын Медогийн бүрэлдэхүүнийг танилцуулсан. За яг одоо комедиан Антони Андерсон, жүжигчин Антони Андерсон орж ирж байна. Антонигийн баг гийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм байна. За энд бол яг одоо энэ цэнхэр өнгийн өмсгөлдөө багт маш олон ютуберүүд, маш олон тамирчид, алдартнууд зэрэг залуу үеийн оддын төлөөл багтсан байна. За тэгвэл одоо Янсын баг дотор Бенбегийн фэнүүдийн хамгийн дуртай сэтгүүлчдийн нэг Шам Шарана ажилласан байгаа. За жүжигчин комедиан Keegan Michael Key танилцуулагдж байна. За бас дуучин жүжигчин Ron Flynn, хөл бөмбөгийн домог Бразилийн шигшээ багийн Cafu холимогодны тоглолтод орж ирэхээр ордон нэрээ дуудулж байна. Jeremy Lin. За Лос Анжелес хотод бас харьяалагдаж Lakers баг тоглож исэн. Harvard-ыг сургуулийг төгссөн. Houston Rockets, New York Knicks, Los Angeles Lakers зэрэг багуудад тоглож исэн. Тоглогч. За ордыг шуугуулсан дараагийн ядтай бол rapper Gloria.